Тэгээд битгаар хийж. За ингээд өнөөдөр нэвтрүүлэг нь үнэхээр сайхан боллоо. Тэгээд магаш өвлийн ихэнх сарын шинийн нэгний өдөр буюу Эзэн Чингис хааны манд төс өдөр юм байна. Тэгээд өнөөдөр нэвтрүүлэг үнэхээр сайхан боллоо. Тэгээд танд бас баярын мэнд хүргэе. За баярлалаа. Баярын мэнд хүргэе. За тэгэхээр өнөөдөр бол бас сошиал гэдэг ч юм уу цахимаас бас сайхан мэдээлэл авсан. Морин уурын чуулга маань маргааш Чингис хаан одонгор бас шагнуулах юм байна. За ингээд бүх нийтээрээ те их сайхан баяр хөөртэй аз жаргалтай их түүхээ бас эргэж харсан ийм өдрүүд болох болтугай гэдэг нэрэлээ. Тэгээд номын авчаар нэвтрүүлэгт урьж оролцсон танай лизээ хамт олон маш их баярсан талаасаа илэрхийлээ. Таны чааш амьдарч гисэн хамгийн сайн сайхан хүсье өрөө. Тэгээд маргааш чинь өвлийн сарын шинийн нэг юм байна. Тэгээд монголчуудын бэлэгшээдэг те сайн сайхны эхлэл маргаашаас эхлэх болтугай. Бас танай гэр бүлд ч гэсэн танай ханд өр хүүхэд чинь хамгийн сайн сайхан бүхнээсээ бас элбэг заягийн гэрт нь эхнэр хүүхдэд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөө. Зүг шүү. Тэгээд одоо маргаашаас эхлээд хамгийн сайн сайхан зүйл монголчууд бидэнд тохиох байх. Бүх монголчуудаа сайн сайхан үдээ хүсье. За баярлалаа.